Ард түзөө үзүүлж байна. Зохиолч Намхан тайван жаргал 100 настай ээж тууж 1-р хэсэг. Аргын тооллын 1905 он хөхөгчин могой жилийн өвлийн шар хулган сар. Харьцангуй өвлийн ихэнх сарда үн болох нэ гэж нутгийн зон олон ярилцаж байсан ч өвлийн дунд сар эхлээд цасан шамарга нүдэж цагийн байдал хүндэрхэн тодорхой болов. Хүүхэд хөгшөдгүй сэтгэл чилээж энэ тэнгэр хангааныг аядаасаа гэсэн бодолт хийх нь зуд химээх цасан далай нүрэлчгүй химээх болгоомжлох айдаснаас үүдэлтэй босов. Тэсгэм хүйтэн жавраас өөр хань бараагүй шүн дунд хунгарлсан цасан дундуур унсан морио зүтгүүлэн шавдуулах нэгэн морьтон эхэд яаруу яваа нь андашгүй. Гүн шүнийн бараагүй баримжаагүй энэ шөнөөр яаран давхих сахал үсэн цантаж унсан морин битүү хүүрэгдсэн энэ ир бол буд химээх эдэр насны хүн юм. Учир утгагүй унсан морио шавдуулах учир нь эхнэр сэндэн нь энэ шүн генет төрхөөр дуншиж тэрээр нутгийн их барайч жанжаа буюу жаргалынхыг зорж яваа учир нь энэ буюу. Төгөлцөл амьсгаадан битүү цан хүүрэг болсон мориоч хайрлах сэтгэл алга. Гагцгүй түүний нүдэнд дуншин өвдөж байгаа эхнэрийн зовиртой царайнаас өөр юу ч харагдахгүй байлаа. Яарч явхад шөнийн газар ямар барагдах биш. Гэхдээ эзнээ явуулахгүй сул хатраа сайтай шагаа шиг хээр мориндоо тэр дэндүү итгэнэ. Хээр морины хөлд үргэцсэн цасны ширхэг бутран үлдэж шөнийн цуурай хээр морины хөлийн төвөргөөг мянган адуу тууж байгаа айтай талаар нэг тараан сонсгох нь сүртэй. Будын яарсан сэтгэлийг чангаан татах газрын холыг хээр морь туулж барах гэж чихээ хулмайлган яралцтал хатруулахт урдаас нь шөнийн уус нүүрэн дээр нь унаад ирэх шиг дүнхийг ажээ. Өөртөө хугас хэрийн газар нутаглах жанжаа барайчинд очих газар болоогүй гэдгийг мэдэх бод яархаас цаашгүй. Эзнийхээ яарчвыг мэдсэн айтай хээр морь будыг гараа өргөх тоолонд улам яралцтал хатирна. Уг нь бод энэ хээр мориндоо амьшгэ хайртай. Усан хүс байтугай нэмгэн тохомны хүс суулгахаасаа хайрладаг тэрээр энэ удаа даанч энэ бүхнийг бодох чөлөөгүй яаруулан дэргүүлэн зорсон газраа л түргэн очихыг л хүсэх босов. Нэвсийсэн цагаан цас хэдэн өдөр дараалан шуурмаглан орж байснаа өнөө өглөө нар хүндийх үеэр л цас сая нэг тогтон тэнгэр цэлмэж өглөө нарны цацраг цасан дээр ойн гялбаж гялтгнуулан байгаль дэлхий гайхалтай сайхан өнгөөр зургалжээ. Сүмбэр хайрхны өвөр ингэрт янгиртын өтгөнд өвлжиж буй будын уяа дүүрэн морд жевхрэн байлаа. Хоёр гэрийн баруун талын гэрээс орж гарах олны догдолсон царайг харахад ямар нэгэн сэтгэл санаа догдлуулсан зүйл болоод байгаа нь элт. Учир нь юу гэвээс Сайн Ноёнхан аймгийн Дайчин засгийн хошууны буд дархны эхнэр Сэндэн шөнөөс хойшоо дуншиж ойр тойрны нутаг хошууны барайч үздэг хардаг бүхнийг дуудуулан хэрдээ айлган отож барайч лам хуурах бүхнийг цоглуулан байж өвлийн дунд царын шөнийн 8-ны жавар тачгинсан үүрээр арай хийж амаржиж ойр тойрны ах дүүсийнхээ сэтгэл санааг сая нэг амрав. Хажуу талын гэрээс орж гарсан улс ашгүй дээ. Хөөрхий охинтой болж гинэ. За яамаа да, их хүү хоёр хоёулаа сайн байна гинэ. Харин ч амархан амарчлаа. Гэгчлэн доор бүрэндээ ярилцсан. Охиныг их барьж авсан барайч жанжаа химээх ахмиг насны намхан бор эмгэн төмөн үрчлээд духан дээр хөлсөө эвэршиж мойнисан гарынхаа араар арчин. За бууд минь. Миний хүүхэд их барих ажил танаа энэ охиноор дуусаг. Жанжаа нь хүүхэд их барьж авахаасаа өнгөрчээ. Энэ ажлаа арай залуу хүнд өгөхөөс танай хүнээс ч мөн их айлаа. Энэ шинэ хүнч илүү тээлттэй юм байна. Химэн дахин өглөн дуулан хэлэх нь ихэд айж эмээсэн нь элт. Бодож буун баяр болж байгаа нь андашгүй.
Шинэ хүнээ төрсний маргааш нь буд өглөө эртлэн мордож яаралгүйхэн дэргүүлсээр мал бэлчээд өтхийн хөлийн уур намдаагүй байхад нь нутгийн өндөр настан гэлгийн уяан дээр буулаа. Төвд ном бичиг үзэж байгаль хангаа аргадах элдв дом засалт сүрхий нэвтэрсэн энэ настанг буд ихэд хүндэлж шүтдэг билээ. Будын аав гаваатай нас жацуу энэ хүнээс буд өмнөх 4 хүүхэдтэй мөн нэр авсан юм. Шин төрсөн охиндоо нэр авахаар гэлгийн дээрээд буй учир нь энэ буй. Гэлэг хэмээх нэг нүд муутай намхан жаахан бороо үгэн шодон буурал ооц сахлаа үе үе имэрч үзүүрсгэн нэхий дээлээ хөдрөн бурхныхаа өмнөх ширмэл олбог дээр сууж байлаа. Тэрээр будыг ихэд ажиглан хараад инэв хийлж будын мэндийн хариуд мэд мэдээд "За хүү минь, бүл нэмсэн гэлөө. Буг намнаа ч үү, булаг зүгээ ч үү" хэмээхэд буд "Охинтой болсон. Танаас л нэр алдар шинэ хүнд минь хайрлаач" гэж явна гээд өврөөсөө баранцад хадаг гарган 2 гардан барьлаа. Гэлэг хадгийг аван бурхны авдар дээрээ тавиад модон бор ирэхэд татаж үзээд шившин үлээгээд "Аттай хог төржээ дэм. Танайд гэж жуумалзан инээгээд хажид гэж нэр хайрлаа. Гадна дотноос улаан идэ бүү аваарай. Ер нь их хувьтай хүмүүн төржээ дэм. Игч урт наслах юм байна да" гэлээ. Хулган жилдэж хувьтай хүмүүн төрдөг юм. Тэгээд ч бас амны хишгтэй монд байх нь. Шөнийн 8 төрсөн юм байна шүү гэж хэлээд будыг даган гарч ирээд үдэн гаргаж өгөв. Охиндоо нэр аваад мордсон буд жавартай хүндийг сүрэн эргэтэл хатруулсаар уяан дээрээ уур манан савсуулсаар буулаа. Гэртээ орж ирэн задгай галд нэхий дээлийнхээ ханцууг хойшлуулж гараа ээн хүйтэн жавраа үргээчгээд охин дээрээ очин чихэнд нь хажид химэн гуравтай шивнэв. Шин төрсөн ээж охин хоёрын биеийг харж жанжаа барайч будынд 2 хонов. Жанжаа барайч модон тагшинд хийсэн сүйтэй цайгаа амсаж тавин уух зуураа. "Одоо сэндэн минь ахиж чамайг төрхийг хөгшин би үзэх болоо да. Энэ шинэ хүнээс чинь би их имээлээ шүү. Би ч энэ нутагт олон хүүхэд их барьж авсан. Гэхдээ танаа энэ шинэ хүн шиг айж байсангүй. Ер нь жанжаа нь нас өндөр болж байгаа юм байлгүй дээ. Гар хөл чичрээд хүүхдийн чинь хүйг нь огтолж чадахгүй байна штэ. Мэдээ сурыг гисэн хэнд ч гисэн зааж өгөх минь. Даанч энэ хүнд бөгөөд хүндтэй ажлыг зориглоод хийх хүн манай нутагт гарахгүй л байгаа юм да. Би ч н одоо өөрийнхөө их барьж авсан хүний хүүхдийг их барьж авч байгаа шүү дээ. Байсгийгээд л авсан ээждээ золгоёгээд хүмүүс ирэх юм. Би ч бүр уймраад байгаа шүү. Яахав хөөрхий, түмэнд тустай ажил хийсний хэрэг юм байлгүй. Өвдөж хавдах юмгүй сайхан насалж байна хэмээн буд домтой цайнаас хийн шар тос хаглан цайнд нь хийж өгөхөд цай ууж царай нь улаа ботарсан тэрээр "Би уг нь энэ өвөл танаатай цуг өвлжий гэж бодсон юм. Намар эрт энэ хангаа дэлхий эрт царайгаа таниулчихсан болохоор энэ хідэн мал танаад дараа болох байхаа гэд тусдаа өвлцсөн юм. Энэ хангаа саяын хэд хоног хичнээн уйлан татв. Өнөөдрөөс харин арга орж байна уу да. Хоймор нар буугаад өдөр тавигдж байгаагийн шинж. Одоо юу ах вэ? Хаврын сар гарлаа да гэлээ. Нутаг орондоо олон хүүхэд их барьж авсан энэ хүний үгэнд яах аргагүй амьдралын үнэн зураглагдах ажээ. Хаждын дээд талын 2 ах эгчийг нь мөн жанжаа барайч л их барьж авсан билээ. Хаждын аав дархан буд эхнэрээ эсэн мэнд төрүүлж өгсөнд баярлаад сэтгэл нь их тогтож өгөхгүй догтлоод байгаа нь илт. Тэрээр хоймрын авдраа уудлан элдэж эгэнсэн хурганы арьснууд гарган дээр нь баранцад хадаг тавиад улаан зангиат малгайгаа өмсөөд хурганы арьс хадгаа 2 гардан бариад "За, жанжаада гялалаа. Та миний 5 хүүхдийг бүгдийг нь эсэн мэнд их барьж цагаан сүгэ амсах ховрхон хувь тохиол олгосонд маш их гялалаа" хэмээн хэлчгээд эхнэрлүүгээ харан шин хүн рүүгээ харан сэтгэл ихэд өөдрөг. "За жанжаа, та миний дархан сүргээс ганц ачийнхаа заасан адууг аваарай" хэмээн хэллээ. Жанжаач баярлаж байгаа нь царайнаас нь андашгүй.
Жанжаа хэмээх энэ нүүрэндээ бодол тунгаасан мэт дотгошоо дуугийнхан бор эзэгтэн ач буйныг нутаг орнороо талархаад баршгүй. Өвдөсний биеийг хагдсны сэтгэлийг тайтгаруулах буянтан гэж шүтэн хөл алдахаас ч аргагүй. Насаараа хань ижилгүй ганц бие явсан хүн энэ хүн гараасаа хөдлөх ганц л хүүтэй хүн. Дүүрэн байдаггүй хорвоогийн хатуу тавилан жанжааг олон удаа сорьсныг нэг нь хүү вандан нь айл гэр болсон хойноо залгүй тохиолоор эрэмдэг болсон ажээ. Эх хүний сэтгэлийг эрлэг булаахаас бусд нь нугалдгүй гэдэг шиг жанжаа зовлонд нугарч зориг нь мөхөлгүй ганц хүүгийнхээ төлөө зүтгэж яваа хүн. Энэ хүний ганц нарыг гаргадаг хүн бол газар дээрх ганц ач, түнтгэр химээх 2 настай ачин юм. Хорвоод амьдрах нас уртсгсан хүн гэж ирээд хүн бүхэнд ачаа ярьж баярлана. Аргагүй дээ хөөхий. Ганц хүн эхийгээ амьдын зовлонд хатаачихсан болохоор л тэр үз. Хүүг нь ээрүү вандан гих агаад тэрээр твдсэн даарсан үедээ гацаад таг болчихдаг хүн бий. Нутгийн зарим илүү хошуутай удам судар тодруулдаг их мэдгчид жанжаа барьчийн ганц хүүгийн эцгийг даншхийн заан цолтой хүн байсан гинлээ гэж мэдэмхийрвч энэ тухай жанжаа барьч ярьж байхыг нь хэнч сонсоогүй. Вандан уг нь сайн барилддаг байсан ч Сайн Ноёнхан аймгийн Мэргэн засгийн хошууны нэгэн том уулын тагилгад очиж барилдаад төрүүлчгээд буцах замдаа эрүүл саруул залуу гинэт таталд өгөн өвхийн наагур өвдөж нутаг нуугын хамт явсан хүмүүс нь амьтай голтоол хүн ээжд нь авчирч өгсөн ажээ. Газар дээрх ганц өрийнхээ төлөө унтах нойр ууж идэхээ умартаж жанжаа бариач хэдэн сар янз бүрийн эм тан өгч барьсаар байгаад арай хийж 2 хөл дээр нь босгосон ч барилдах ямар ч боломжгүй болсон байв. Хизээ хойно цуг явсан хүмүүсийн ярих нь тэр нутгийн норов дүнчин хийдийн хамблам дөвчин сундын бүхтээ үзүүр түрүүнд үлдээд байхад нь дөвчин сундын явуулсан хүмүүс ирээд банданд "За, чи буугаад өгчих. Төрөө бүхийн бай болох 2 хунд цай, боодол торго, жасын хөрөнгнөөс нэг удамтай эр даагны хамт манай хамблам өгье" гэж хэлсэн гэдэг. Зөрүүд хатуу залуу халуун зорим хүний зангаар вандан бууж өгөх юм бол бүх гэж яриад ногт ганцглаж бие бэлдээд яах юм? Адсанд муу нэрэн цэвтэй. Сайхан барилдана гэж хэлээд буцаажээ. Цуг явсан хүмүүсийн арай ахмад бүргэд гэж хүн тэр шүн ванданг учирлаж ятгаад дийлсэнгүй. "За дүү минь, чи тоогүй юм хийлээ. Энэ хийдийн хамблам дөвчин аграмб сундуй гэж хүнч эрдэм чадалтай айхтар том лам байдаг юм. Энэ баян улаан хайрхны наадамд гадны хошуунаас морь бүх 2 төрүүлж болдоггүй юм. Хошууны нутгаас гаралгүй л өнгөрдөг номтой. Ээдэ, миний дүү хэлсэн үгээ буцааж хамб дөвчин сундуугаас очиж уучлалтгүй. Эсвэл маргааш буугаад өг гэж хичнээн гуйсан үгийг нь авсангүй. Маргааш нь бүх хошуугаараа ээрүү вандангийн эсрэг барилдахаар ирсэн нь илт. Харсан үтсэн бүрэн ванданг жихүүцэн харах ажээ. Бөхч эхэллээ. Нутаг хошуундаа алдартай хийдийн бүх гончиг гэж ахмиг насны өндөр шар бүх засуулаа ханруулан дэвсээр гарч ирлээ. Бүхийн хийц хэлбэр тэр дэвээ шаваа нь үнэн уран тансаг аж. Нутгийн олон нь "Манай гончиг зааныг минь хайрхан хам 2 минь түшиж байгаа цагт энэ муу уучраа мэдгүй хүү юу болааж" гэж ярихыг сонссон вандан чихний гадуураа өнгөрөөж төвдсөнгүй. Гагцгүй түүний сэтгэлд дөнгөж 5 сар хүрч буй хүүдээ дааг их нэртэй хунц цай толгой торохтой очих мөрөөдлийн гал нь асаж байв. Гончиг заан өрөх зураа дүүмэн бодсон бидтэй. Гэхдээ ээр вандангийн уур хурч намайг доромжилж байна хэмээн уурсаж ухасхийн гончиг зааны сэнжигний барьцнаас барьж аван урдуураа гүйлгэж татаад шуудагны барьцанд хүрээд өргөж байгаад чангахан шидчгээд дэвэд гүйчгөв. Наадамчин олон доор бүрэндээ ээр ванданг харааж зөвхөн зөсөн зүйлийн зүйлээр шидэн уулгалав. Гончиг заан бэртжээ. Дондроос төрүүлсэн бүхийн бай шагнал болох 2 хунц цай, боодол торго даага аваад л тэр оройдоо нутаг руугаа гарчээ.
Сэтгэл санаа өндөр эхнэр хүүхдтэй очихоор яаран нутгийн бөхчүүдтэйгээ инээд хөөр болон явсан Вандангийн унаж явсан морь гэнэт шургаж унаад босож ирсэнгүй. Хормын төдийдэл хэд тийчлээд л ам тавив. Харин Вандан ухасгийн болсон ч ордуу 50 сөхөрч унаад ахиж өндих гээд чадсангүй. Байдал бичсэнийг мэдсэн бүргэд юун түрүүн энэ нутгийн хайрхан савдагт сөгдөн мөргөн хайрхан минь мулгуу бидний гэмтээ үйлдлийг минь өшөөгөөч хэмээн залбираад шалахын шиг л даагны ногтыг нь мултлан 2 хунц цай торгыг нь тэнд орхиод ойрхон айлаас үхэр тэргийг нь учир байдлаа хэлэн гуйж байж аваад ямарч байсан Ванданг эхт нь амьд мэд хүргэж өгөхийг хүсэн нутгийн зүг яарвчллаа. Түүнээс хойш Вандангийн 2 хөл хатингаршин хатаж ахиж борвоороо тэнийхээ байжээ. Хэрдэл жанжаа бариач мэддэг чаддаг бүхнээ хийсэн боловч хүүгийнхээ амийг тогтоож үлдсэндээ л хязгааргүй баярлаж байв. Одоо Вандан зөвхөн гэр зураа эхнэр ээж хоёрынхоо асаргаанд байдаг болов. Тэр сэтгэлээр хэдийн унсан ч хүүгээ харж л амьдралыг арай өөрөөр харна. Энэ хүний хүү 2 өнгөрч бий. Түнтгэр химэн нутаг хошуугаараа өхөөрдөх хөөхөн хүү бий. Хүүгийн жинхэнэ нэр уг нь Довчин гин. Хүүг төрөхөд жанжаа бариач нутгийн нэртэй мэрэгэн түргэн хүн гэгддэг гэлэгт бараалхаж нэр хайрлахыг гуйхад тэрээр шоо хайж эрх татаж байгаад. Довчин гэж нэр үг. Уг нь зөв сайн явбал эцгээсээ сайн бүх болох төлөвтэй. Гагцхүү саад дотгор ихтэй юм байна. 37-ныхоо жил дээр л нэг их гэмтэй юм байна. Түүнийгээ давчхул сайн хүн болно гэв. Тэр хүүд нь сая бууд дархан адуу амлсан нь тэр ажээ. Өвдөж зовх болгонд нь жанжаа бариачийг залдаг бууд дархных жанжаа бариачид их сайн. Чадхаараа л бие биендээ тусвалж явдаг байв. Жанжаа бариачийн бие муу байна гэж сонсоод бууд эхнэртэйгээ хоёул нэг эргэж ирчгээд хөөрхий хөгшин хүн аргагүй дээ. Ер нь удахааргүй болж гэж ярилцахыг хажид сонсож билээ. Өвлийн нэг үдэш нутгийн нэг хүн жанжаа бариач өөд боллоо гэж ирж хэл дуулгав. Тэр шөнөө буд дархан эхнэр сэндэнгээ дагавлан жанжаа бариачийн хойдохын ажилд оролцохоор явлаа. Харин тэр үед жанжаа бариачийг ямарч байсан өөрийнх нь их барьж авсан хүн гэдгийг хажид мэддэг байлаа. Жанжаа бариач ч өөрөө хажидад их сайн. Энэ хог намайг нэг айлгаж үлээ гэдэл ярина. Тэрээр мөн би будтай хамаатан садан биш ч гэсэн ах дүүгээс өөрцгүй болсон. Манай хоёрын энэ сайхан нөхөрлөл сайн зүйлд хөтлөх байхаа хэмээдэг нь их учиртай ирээдүйг зөгнсөн үг байв. Бууд сэндэн хоёр 3 хоногийн дараа эрэхтээ нэг айл нүүлгэн ирсэн нь Эрүү Вандангийнх байлаа. Шин айл, шин хүмүүс хаждад их л сонирн байв. Хаждаас толгой өндөр тасхаар нүдтэй банд хаждыг их л сонирхон харж байлаа. Энэ бол нөгөө түнтгэр буюу Довчин байлаа. Гэрийг нь барьж дууссан хүмүүс гэрт нь орж цай уулаа. Эл хул хогшил гэж байхгүй бор төрөхөн энэ айлыг хажид хэрдээл гайхаж байв. Оройхон тийшээ хажид нөгөө бандтай нүүр хагарч ганц нэг үг солон уул хадаар баахан дагажгүй. Сувг таягтай Эрүү Вандан янхэр том биеэ дааж ядан хөдлөх нь анх харсан хүнд их л түүртэй. Хаждын Довчинтай анх сольсон үг нь Эрүү Вандангийн тухай байв. Тэрээр Довчинд хандаж "Танай аавын хөл нь яаж гисэн юм бэ?" гэж ихэд сонирхон асуухад нь Довчин "Гэмт ч гисэн юм а" гэж хэлчгээд нэг л их гунигтай нүдээр аавыгаа харав. Эрүү Вандан хэмээх энэ хүний бадруун том гар янхгэр том биеийг нь хараад хажид эхлээд ихэд айдаг байлаа. Хэд хоногийн дараа хажид Довчин хоёр байнга л хамт гүйж тугал бэрөө эргүүлэн наас цаашаа явдаг болсон тул Вандангийнхаар орж гарan удалгүй дасав. Харин бод дархан Ванданг хуучин муу хар модны хугархай түшин гарч орж байгааг харан сэтгэл нь өвдөж гарт нь эвтэйхэн суг таяг хийж өгөв. Баярлсан Вандан хөнгөнсөн дуугаар "Гэлалаа будахаа. Би таны ачийг мартахгүй. Би ч хөл хөнгөнтэй морь унсан юм шиг л сайхан болчихлоо" гэж хэлэхдээ ийм том хүн уйлдаг гэдэгт итгэдэггүй байсан Довчин хажид хоёрыг гайхтал
өргөн магнаа доор хүнхийг хонин бор нүднийхээ аягаар дүүрэн нулимс мэлтэлцүүлэхийг харан хэрдээ гайхав. Хэд хоногийн дараа Эр вандангийн ямаа голдуу цөөхөн хитгэн богийг нь хадам ахан тууж ирээд будын хонинд нийлүүллээ.